ясууд болчихсон. Танах болцоо. За, танах ч баар ясууд өгөн тий. Танах аргентум болоор дуусна. Хоёр баг дуусна. За, аргентум болоор багаас ихтэй хамгийн дөрөв дуусна гэж. За, танах яасан бэ? Ямар нэгдүгээр болцоо дээж ямар дээж гэж аав? Ямар болц байж гэж үзв. Натрий. За, танах танах за бас натрий яасан дөрөв. За, хоёрдугаар дээж юу яаж гэж үзв? Калио. Танах Яна цайвар шангална. За одоо бүгдээрээ тааны дүүл таарч нэг үе шалгаад үзье. За дөлний үг нэгдүгээр дээж ямар өнгөтэй байсан бэ? Хоёрдугаар дээж. Шар гэдгээс яасан? Юу? Яа гэдгээс? Кали гэж үтсэн тий. За аргентум мэн 3 дээр ууш гарсан уу? За энэ дээр яасан? Энэ дээр цаагийн түнс гэдгээс яасан? За зүйтэй. Аргентум мэн 3 хийсэн чинь шар гэдэг үгс. Энэ дээр ууш гарсан уу? За тэгэхээр энд юу байж байгаа гэсэн үг үү? Йод байж байгаа гэсэн үг. Тэгэхээр катион, кали, анион йод юм чинь кали. За, нэгдүгээр бодисны, хоёрдугаар бодис нь. За, зүйтэй танд маш зөв судалсан байна. Бүгдийнх нь таарлаа шүү дээ, тийм ээ? За, одоо тунас чухруулыгаа тэгштэл бичмээр байна. Хэнийг хэсэг гарч өчгөө. Одоо жишээлбэл варио өсөө дөрөв үсэн тунцаа таныг хэсэг бичиж. Таныг хэсэг аргентум йод үсэн тунцаа бичиж. Сонирч. Танаас юм аа, гоц гарах уу? Эндээ. Аргентум йод үсэн тунцаа бичиж. Тэгвэл ийм бодис байжээ гэж үчих юм бол за эндээ бичиж. За таануудаа таарч байна. За шарт хүнсний юуны харж байна. Аргентум яадаг байж. За зүйтэй. Сайн байна. За одоо би нэг асуулт асууя. Энэ юу вэ? Ундаа. За. Ямар үзэгдэл ажилтны төсмө хараараа заяа. Яасан бэ? Яасан? За яагаад гэж аа? Тайлбарлаарай. За, та нар юу гэж бодож байна? Сая ямар үзэгдэл ажилладаг вэ? Нөгөө нүүрс шиг дүүрс учраас. Тэр нь яасан? Туу учраас нөгөө жоохон сэрэгжүүл хий алгарсан гэж. За, энийг хийж өгсөн байх нь шүү дээ, тийм ээ? Тэгээд сая яав? Хий алгарсан. Сая одоо энэ цацны ямар үзэгдэл хийж өгөх вэ? Хий алгарч байгаа үстэй. Хий алгарч байгаа үстэй. Та нар өндөө ууж ингэж хэлсэн үү? За, тэгээд хийж өгсөн гэдэг чинь юугаар хийж өгсөн гэсэн үг үлээ? Юу зүйлийг хийгээр хийж өгсөн байх нь шүү дээ. Тэгээд юу ялгарч байгаа гэсэн үг вэ? Хий ялгарч байгаа шүү дээ. Тэгвэл хий ялгарч байгаагаар нь бас тухайн юаныг таньж болдог. Жишээлбэл CO2 ялгарч байна гэдэг чинь сая энэний найрууд карбонат ион байжээ гэсэн. Ингээд юаныг таних бас нэг арга бол юу байх вэ? Хий ялгаруулах арга тийм. За одоо дахиад багшаа харж байгаараа. Энэ самбар цаасан дээр бичсэн юм таамж харагдаж байна уу? За энэ дээшний нэг цайвар ноон өнгөөр нэг 11 нар хийм гэсэн байна тийм. За энийг харж байгаараа. За яа. Тодорчлаа тийм үү? За яасан гэж бодож байна.
Яасан гэж бодож байна? 11-ийн А ингээд ямар өмтэй болов? За нугаан хөхт буяа та. Амжилт төсөө гэдэг нь шар улаан юм байна. За та нар аваад үзэж байна. За яваа. Улаан юм байна амжилт төсөө. За сая энд юу явуулсан бэ гэхээр ийм урал явуулсан байна. За энэ би анх байштай. Шар тусан давс гээд ийм боцоор 11-ийн архи юм явчихсан. Тэр нэг жоохон цайвар ногоонд өнгөтэй. Нөгөөх нь болохоор калгийн ардааны гэдэг боцоор бичсэн. Энэ бол өнгөө байц. Доотлоо юу ч харагдахгүй байсан шнэ. Тэрийгээ би яасан гэхээр ферм нэмэх 3 буюу төмрийн холооридын уусандаар шүшиж өгсөн. Энэ ферм холоор 3 ямар өнгөтэй байдаг вэ? Шар. Зэв штэ тийм ээ бор шар өнгөтэй. Тэргээр шүшиж өгсөн чинь нэг ясандаа энэ яонууд яасан гэсэн үг ээ. Хоорондоо уралд орсон байна штэ. Уралд ороод нөгөө амжилт төсөө гэдэг нь нөгөө улаан өнгөөр тодорч гарч ирлээ штэ. Ферм төмрийн ардааныг болж өөрөө. Нөгөөх нь ямар өнгөөр гарав? Хөвч зэвгэр өнгөөр. Нэг ясандаа сая юу явуулсан байх вэ? Юу өсөх урал явуулдаг? Өнгө өсөх урал явууллаа штэ. Өнгө өсөх урал явууллаа тийм үү? За ер нь энэ качонуудыг юугаар танд юм бэ? Ер нь дөлний өнгө. За сая бид нар туршилтаар хийсэн те дөлний өнгөөр таньдаг. Анионуудыг тунцсаар. За жишээлбэл ямар тунцуд ах вэ? Одоо жишээлбэл энэ анионуудыг тунцаар аргин юу энэ холоортой ямар тунцтэй те? Ямар өнгөтэй? Йодтой. За боронтой. Бас шаныг аргин төв бороо. Эсо дөрөвтэй ямар тунцтай? Юуны? Варис гэдэг. За зэрэг. За тэгвэл юаныг таних дараа харгууд байдаг байна. Нэгдүгээрт нь тунцжуулах урвал. Энэ урвалаар ихчлэн юуг таниад аваалаа? Анион. За зэрэг. Ямар ихтэй болцороо. За дөлний өнгөөр ихчлэн юуг таниад аваалаа? Юаныг таниад байгаа. За өнгөт урвалаар бас юуг таньж болдог аа? Тухайн юаныг таньж болдог аа тийм ээ? Юаныг таньж болдог аа. За үнэртхий буюу заавал үнэртэйч байж болох үнэргүйч байж болох хий ахрах хурлаар бас юаныг таньж болдог тийм үү? За зүгтэй. За одоо бүгдээрээ энэ асуулт ажиллая. Нөгөө заавал ч асуултаа бүгдээрээ багаараа ажиллаа. Бараасаа дөрөж чадаад сүүн цаг авахгүй. Дараа цаг авахгүй. Амтан болоор чинь цаг авахгүй. Дуусчлаа гэж.